видео үзүүлж байна. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан. Хайр дурлалын бэлэг тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео Жулиета бие биенээ анх хармагцаа дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох Титаник кинонд ч анхны харцаар дурлахын эд шүдийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч юр бусын зүйл биш байна. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурлалтыг нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна. 1. Анхны харцаар дурлах нь хит туйшрлын нэг хэлбэр. Бид бүгдэд ухаангүйгээр хит нэг тийш хэлбэх гажуудал байдаг бөгөөд үүний нөлөөгөөр бид заримдаа уулзаад хэдхэн секунд басан хүнээч шүүмжилж харагдаг. Тиймээс бид өөртөө тохирох төгс нэг ингэж бодсон хүндээ анхны харцаар дурлах магадлал өндөр байдаг байна. 2. Нөхөн үржихийн зүүн савин. Бид хэн нэгэнд татагдахад тестроген, эстроген зэрэг дааврууд ажиллаж эхэлснээр илүү дотносож эхэлдэг байна. Үндсэндээ энэ бол хүн төрөлхтнийг устгахаас сэргийлж буй жам ёсны зохицуулалт юм. Тиймээс агшин зорт дурлна гэдэг бол зүгээр л бидний нөхөн үржихийн зүүн ажээ. 3. Домапин дааврын нөлөө. Хамтрагчтайгаа цагийг дотн сайхан өнгөрүүлсний дараа бидний тарих домапин хэмээх даавар ялгаруулдаг. Энэ бодис ялгарснаар хүмүүс харилцаанд сэтгэл ханамжтай байж бүр илүү дотн байхыг хүсдэг байна. Хайрлаж дурласан учраас л нэг нэгнээсээ илүү ихийг хүсэх нь мэдээж хэрэг гэж та бүхэн бодсоор ирсэн ч байж магадгүй юм а. 4. Серотонин дааврын нөлөөгөөр хэн нэгэнд онцгойлон татагддаг. Бид бүхэн хүсэн хүлээж байсан хүнээсээ ямар нэг тааламжтай мэдрэмж авах үед серотонин хэмээх бодис өдөөгдөн ялгарч байдаг байна. Энэхүү бодис ялгарснаар бид бүхэн ад жаргал, сайн сайхныг мэдрэхийн сацуу хэн нэгнийг байнга бодоход хүрэгдэг байна. Тиймээс өөр зүйлийн талаар бодох нь төвөгтэй байдаг учраас хүмүүс дурлсан гэж бодох хандлагатай байдаг байна. 5. Дурлсан хүн сохор болдог. Хайр дурлалын эм гэгддэг фенилэтамилин хэмээх бодисын нөлөөгөөр бид бүхэн сэтгэлд хүнээ байгаагаас нь илүүгээр сайхнаар хардаг байна. Өөрөөр хэлбэл дурлсан хүн сохор юм шиг болж хайртай хүнээ ямар ч өөсөвгүй мэтэр бодоход энэ бодис нөлөөлдөг гинэ. 6. Бид сайшаалыг эрэлхийлж байдаг. Анхны харцаар дурлсантай холбоотойгоор илрэх бие сэтгэлийн хариу үйлдэлүүдийн үр дүнд маш их сэтгэлийн таашаалыг олж авдаг. Хайр дурлалын даавруудын ачаар бид сайн сайхныг мэдэрч сэтгэлд хүнийхээ сайшаалыг хүртхийг эрмэлзэж байдаг. Тиймээс сэтгэл татагдсан хэн нэгэнтэй хамт байхад сайхан зүйлс тохиолддог гэж бид боддог байна. 7. Гормоны нөлөөгөөр бид илүү мэдрэг болдог. Сэтгэлд хүнтэйгээ нэг оронд орсны дараа окситоцин хэмээх даавар ялгардаг. Үүнийг тэврэлтийн гормон гэж нэрлэх нь ч бий. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг нэгнтэйгээ хэдий чиний ойр ойрхон уулзаж учрна окситоцин хэмээх даавар төдий чиний ялгарч ойртож татнасалдаг байна. 8. Хайрлаж дурлах нь гадаад төрхөөр хязгаарлагдахгүй. Анхны харц гэдэг бол 100% нүдэрэ харахтай холбоотой. Гэхдээ анхны харцаар дурлана гэдэг шууд хараад дурлах гэсэн үг биш юм. Үйл хөдлөл, үнэр, дуу хоолой болон ярианы өнгө аяс гэх мэт анх уулзаж учирч буй хүний талаар ямар сэтгэлдэлтэй үлдэхэд бидэнд асар их нөлөөлдөг байна. 9. Дурлсан үед бидний биеэс маш их гормон ялгарч байдаг. Хайр дурлал нь олон үе шаттай бөгөөд хайр дурлалыг гүнзгийрүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Бид хэн нэгнийг анхаарсан цагаасаа бие мах бодис ялгарч буй даавруудаа бүхэлд нь мэдрэх нь бараг боломжгүй зүйл юм. Харин урт удаан хугацаанд харилцаатай байснаар дурсамжиндаа хөтлөгдөн бие биедээ дурлах магадaltaй байдаг. Гэхдээ ийм маягаар хайр сэтгэлийн холбоотой болсон хүмүүс хожим зүгээр л анх харсан цагаасаа дурлсан гэж боддог байна. 10. Анхны харцаар дурлна гэдэг нь зүгээр л шунал тачаал. Хэрвээ бид ямар нэгэн юмыг хараад таалагдаж байна гэд авахыг хүсдэгтэйгээ адилхан хэн нэгний гадаад төрхийг хараад хамт байхыг хүсэж байвал энэ нь зүгээр шунал тачаал юм а. Шунал тачаал гэдэг нь бие мах бодийн хувьд хэн нэгэнд хүчтэй татагдах бөгөөд үүнд чин сэтгэл ямар ч хамаагүй. 11. Царайлаг хүмүүс анхны харцаар дурлах нь түгээмэл байдаг. Гоо үзэсгэлэнтэй хүмүүс харсан үдсэндээ тулгуурлан бусдад дурлах магадлал царай мотой хүмүүстэй харьцуулахад 9 дахин өндөр байдаг болохыг анхны харцаар дурлахтай холбоотой нэгэн судалгаагаар тогтоосон байна. 12. Анхны харцаар харилцан дурлалцах нь ховор.
Дээрх судалгаанд оролцогчдын ярианд үндэслэн хэлэхэд анхны харцаар дурлах нь ихэнхдээ нэг талтай байдаг байна. Өөрөөр хэлбэл хоёр хүн бие биедээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч түгээмэл биш ажээ. Тиймээс бидний татагдсан хүмүүс биднийг амьдралдаа оруулах нь хүсэлгүй байх учраас анхны харцаар дурлалт гүн итгэж зүрхээ бүү шархлуулаарай. 13. Анхны харцаар дурлах нь хит материаллык зүйлсэд татагдахтай адил. Хэн нэгнийг харамгацаад дурлсан гэж хэлэх нь сайхан хувцас, үнэт идэл, тансаг машин гэх мэт материаллык юмсыг анхаарал шунал хөдөлгөхтэй үндсэндээ адилхан. Харин бид хайр дурлалд чин сэтгэлийг чухалчилдаг билээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.